Түлшгийн гэхдээ ийм юм төлж байгаа хүмүүс дулаахан хонож чадах уу? Юу гэсэн ийм нүрс болуулах олохдохгүй шүү дээ. Хаана ямар хаяг адрес хаягтай хийлээ ярина шүү. Тэгэхгүй бол зураг зүгээр нэг зураг гаргаж яриад юм та хаана ямар иргэн Андрей гэдэг групп дээр иргэдийн тавьсан гэх юм байна. За нэг Түмэн баяр яг уу. За эн чинь бол нөгөө нэг угаасан баяжуулсан мэдлэг шүү дээ. Сая би 5 дахь өдөр 5 толгой дээр ажилласан тийм ээ. 5 толгой дээр би ажиллахдаа одоо эний чинь бутлаад нөгөө нэг шахмал барьцдуулагч хийгээд тэгээд шахмал төс гаргаж байгаа шүү дээ. Одоо яг энэ үрсий чинь. Тийм. Тэгэхээр одоо энэ чинь яаж ийм гэхээр бол одоо жишээлбэл наад Түмэн баярын зүгээс заяа. За дээрэс нь бол ингээ маш олон группүүдээс иргэдээс ирж байгаа. Ямар ч бол та надаар хэлүүлдэг мэдж байгаа тийм ээ. Түүхийн нүрсээ түлмээр байна гэдэг өсөлт маш ирж байгаа шүү дээ. Комментээс маш ирж байгаа тийм ээ. За тийм биз? За энэ дээр яг бид нар түүхийн нүрс түлнэ гэж одоо арагшаага бид нар 10 алахгүй тий ухарч алахгүй бид нар урагшаага зах зээлийн чөлөөтэй болгож болдгоо юм уу? Иргэд мөнгө төлөөд нүрсээ аваад галаа түлхэхийн тулд яагаад заавал төрөөс код тогтоож өгөөд үүнд нь таарсан одоо нүрсийг авах гээд ингээд юм бөөн оочор дараалал үүсгээд олдсон юм уу? За дээрээс нь хорооноосоо бичиг, эндээсээ бичиг. Энд чинь зүгээр нүрсээ авч галаа түлхэж байгаа ойлгохоос үүдээ ямар нэгэн одоо харин би тайлбарласан шүү дээ. Нүрс 5 толгой төвш дээр байгаа. Тээвэрлэлд одоо асуудал бол явцсан. За нэг 3-7 хоногийн өмнө тээвэрлэлтээр нэг асуудал гарсан шүү дээ. Тэрэн дээр нь бол нийслэлийн зүгээс арга хэмжээ аваад гэрээ хийсэн 2 тендер шалгасан 26 компани байна. 26 компаниас 20%-аас доош гүйцэтгэл хийж байгаа 2 компаниг бол гэрээг цуцалсан. За ингээд тэнийг бол манай нийтлэг үйлчилгээний нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас 18 машин гаргаад за энийг бол нөхөд явж байгаа. За ингээд тээвэрлэлт дуусж байгаа. За тэгэхээр яг хаана энэ цутгалаа гаргаж яг саний миний ирэлдэг нөгөө илүү картууд байгаа шүү дээ. Яг аж ахуй ашиг хонжооны зориултаар ашиглаад байгаа, ёс бусаар ашиглаад байгаа энэ картуудыг бид хүчингү болгож яг нөгөө иргэд маань нэжигдэх байхгүй. Тэрнээс бол нүрс байна уу? Байна. Цэгүүдээр нүрсүүд хүргэж байна. За яхаар нөгөө нэг хүргцэн байгаа цэгүүдээс чинь хамж авж байгаа асуудлууд гараад тэгээд постуудаар нүрсэд гарч байгаа. 2-7 хоногийн өмнөх л пост дээр бид 45 шуудаа нүрсийг гарахаас яасан. Өнгөрсөн хагас өдөр хэд бид 90 шуудааг. За говь алтаа дээр та бүх харж байгаа тийм бүглүүд ачааны машинаар манай нийслэлд заргаж байгаа нүрсийг тэр чигээр нь ачаад тэгээд дээрэс нь 2 давхар өвс байрлуулсан. Тэгээд ерөөхдөө бол өвс ачиж ин гэж нэртэй ороор говь алтаа руу ингээ бүглөөдөө ачааны тэргээр ингээд нүрсүүдийг зааж. Яг ийм асуудлуудтай бид зэгцлэхгүй бол бид хэдэн мянган тонн нүрсийг нийслэлд оруулаад нийслэлд ясан ч гэсэн энэ нөгөө хулгайны энэ зөв бус ашиглаж байгаа асуудлыг шийдэж чадахгүй. Бид энэ асуудлаа шийдэх хэрэгтэй байхгүй. Энэ асуудлаа шийдэхэд бол ингээд манай иргэд маань тодорхой хэмжээний хүндрэл учруулж байгаад бол иргэдийн өмнөөс иргэдээс өмнөөс ингээд уучлалт бол хүсье. Гэхдээ бид нар яг энэ зүйлийг шийдэхгүй бол энэ жил болгонд амнаад явж байгаа. Өнгөрсөн жил бидний хэлсэндээ 100 мянган тонн нүрс татаастаа нүрс шүү дээ. 100 мянган татаастаа нүрсийг бол гаргацсан байгаа байхгүй. Тэгээ энэ жил одоо бид нар яхаа дахиад 100 гаруй татаастаа ийм нүрсийг бид нар дахиад ингээд ийм ёс бус хууль бусаар ингээд алдах нь өөрөө ингээд айгуу тийм эдийн засгийг өгөөж шүү дээ.